Одоогийн байдлаар зандалчлах гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа талаар цагдаа ерхий газраас мэдээлсэн. Харин иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд мөнх баяр тэргүүтэй хүмүүсийг олон нийтэд хор хонол учруулахар зүйл хийгээгүй хэмээн мэдэгдэж байна. Мөн үндэстэй холбоонд байсан хүмүүс террористуудыг санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр ялт унтахаас айж дарамтлалдаг гэсэн хэмээн ташаа мэдүүлэл өгч байгаа талаар мэдээллээ. Гал үндэстэн холбоо уулс газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо өргөхөөр анх гарч ирсэн. Онгол Мортонбаатаруудын ном сумын харваа төрийн ордон руу буутаа нэвтрхийг завцсан гэх мэт байсгийгээд л болж өтөхгүй хэрэг өдүүлдэг болсон. Монголд энэ мэт тэмцэл жагсаа цуглаан хийдэг иргэний нийгмийн байгууллагууд байдаг ч гал үндэстэн шиг тесрэх бөмбөг, галт зэвсэг, ном сум зэрэг зэвсэг хэрэглэн тэмцэж байсан тохиолдол ховор. Монголчуудын амьдралд бүхэлдээ өөрчлөлт авч ирсэн 1990 оны цагаан морин жилийн хувьсгалыг хүртэл тайван замаар олж авсан ард түмэн. Гал үндэсний галт зэвсэг хэрэглэсэн хамгийн том шалтгаан нь газар шороо уулуусаа хамгаалахгүй бол ард түмэн зэвсэг хэрэглэн босоход бэлэн болсон байна шүү гэдгийг харуулах үндсэн зорилготой байсан талаараа тухайн үедээ тайлбарлаж байсан. Харин одоо бол гаргасан үйлдлийн шийтгэлийг амсахаар хүлээгдэж байна. Гал үндэстэн холбооны мөнх баяр тэргүүтэй 3 хүн зандалчлах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ зүйл ангиар шийдэгдсэн хүн дор хаяж 10-аас 15 жил ял эдэлдэг хууль бий. Тиймээс иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд гал үндэстний мөнх баяр тэргүүтэй хүмүүсийн зүйл ангийг өөрчилж торгуулийн арга хэмжээ авч өгөхийг хүсэн 50 жагсаал зохион байгууллаа. Төрийн байгууллагын зүгээс бол энэ бол жагсаал цуглааны хуулийг зөрчсөн байна. Мөн энэ хүн танхаарлын одоо ийм асуудал гаргасан байна гэж үзээд торгуулийн арга хэмжээ байд юм уу эсвэл байгаль орчноо хамгаалах иргэний ариун үргийг үүсгэсэн хүн юм аа гэж одоо хөнгөрүүлж үзээд ял шийтгэлгүй энэ хүнийг бол сулж болох юм байна гэж бид нар үзээд хуулийн хүмүүстэй зөвлөж байгаа. Төр засгийн томны бодол санааг илэрхийлэхгүй байх юм бол ард түмэн хүссэн хүсээгөө зэвсэх бослогол орно шүү дээ. Өнөөдөр яг энэ гал үндэстэй холбоос зэвсэг барьж ирэхээр бидний ажиглаад байгаа юм юу гэхээр Монголын нийгмийн дунд давхарга малчид болсон. Малчид гэдэг чинь дунд давхарга гэдэг чинь алдах юмтай улсууд. Алдах юмтай улсууд гэдэг чинь хамгаалдаг. Тэгээд ерөнхийдөө бол гал үндэстэй холбоог хөдөө орон нутагт явж байхыг би харж илаа л да. Маш их олон улсууд дэмждэг, тойрон хүрээлдэг. Бидний хойно бол хүч байгаа юм байна. Бидний дэмжлийг дэмжиж байгаа юм байна. Ялангуяа залуучууд ориглон сэтгэл зарлууч дэмждэг. Тийм учраас ер нь энэ гал үндэстний холбоо ийм шийдэмгийн алтанд орж ийнү гэсэн ойлголт байна. Нэг үхрийн үрд оргил мянган үхрийн үрд оргино хичээр мөнх баяр тэргүүтэй хүмүүсийн урд нь хийж байсан хэрэг цогогдоод байгаа. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайн тоног төхөөрөмж рүү гал нээж гэмтээсэн уурхай эцдийг дарамтлж мөнгө авдаг байсан гэх хэрэгүүдийн талаар шуугах болсон. Тухайн үйл явдлыг гал үндэсний зарим нэг гишүүд болон иргэний хөдөлгөөний идэвхтэн ойр байсан хүмүүс нь огт тийм юм болоогүй хэмээн мэдэгдэж байна. Одоогийн үйлцэн хэргийг нь террорист үйл ажиллагаа болсон хэмээн төрийн байгууллагууд үзэж байгаа. Тиймээс гал үндэсний үйл ажиллагааг дэмжиж байсан хүмүүс террористуудыг санхүүжүүлж байсан гэх ял дунд гэж айснаар гал үндэсний эсрэг мэдэгдэл өгч байна хэмээн мэдээллээ. Гал үндэстнийг дэмжиж хандив өргөх сонирхолтой өөрийнхөө одоо их нутгийг хамгаалж байгаа талархсан. За мөн хамгаалуулъя гэж одоо хандсан ийм хүмүүс бол хандив өгч байсан. Гэхдээ цөөн тооны. Тэр хүмүүсийг өнөөдөр яаж вэ гэхээр одоо та бүхэн терроризмыг санхүүжүүлсэн үү? Эсвэл хүчин давтаад мөнгө өгсөн үү? Терроризмыг санхүүжүүлэх юм бол энэ бол маш одоо хүнд гэмт хэрэг. Хэрвээ хүчин давтсан бол энэ бол гэмт хэрэг биш юм аа гэж ингэж хандсан учраас тэр хүмүүс бол хүчин давтсан гэж одоо мэдээлэл өгöd байна. Тач гал үндэсний гаргасан үеийн үн зөвийг шалган тогтоогоор хуулийн байгууллагууд ажиллаж байгаа. Үнэхээр ард үлдгэстийнх нь хэлж байгаагаар огт буруугүй юу цагдаагийн байгууллагаас зандалчлах гэдэг зүйл ангиар эрүү үүсгэсэн зөв үү гэдгийг сайтар шалгаж тогтоон үн зөв мэдээллийг өгөх шаардлагатай байна. Эндээс эрдэнэ. Эх оны төсвийн төслийг хэлэлцүүлэхээс